За сайн байцгаана уу? Edida контентээс мэдчилж байна. Бид нар бодиттой баримттай хараат бус хоолны шүнд хүргэж байгаа. Тэгээд Prime Hotpot дэрсэн байна гэж. Тэгээд бүүлгээд Монголын хамгийн гоё нэрлэгдэж байгаа Hotpot дэрсэн байна. Тэгээд бүх хотод халуун тогоо идсэн, тэнгэл Hotpot идсэн. Тэгээд бүүл дэрсэн байна. Бүүлд халуун тогоо идэхэр болно. Тэгээд хоолоо захиалахад юу бэлэн байна. Захиалга өгөө. Захиалга өгөө ийшээ. Захиалга өгөх баг 20 минут төлөж ийлээ шээ. Яа, буулаас юу захиалах вэ гэвэл ясны сүншүүл. Ийм мэдээж маажан захиална. Хатаас үхрийн мах захиална. Тэгээд үхрийн халаглсан мах болон үхрийн гантиглсан мах захиалах болно. Тэгээ хар мог захиална. За бүүлд захиалга өгчлөө. Тэгээд ер нь бол үйлчлэгээний соёлын үед гэх юм бол одоо 3 удаа хонх дарлаа. Тэгээд бараг 20 минут үлээж аваад захиалга өглөө. Тэгэхээр энэ бол одоо таалагдаагүй. Ямар ч гэсэн одоо захиалга өгчлөө. Тийм болохоор хоолоо хүлээж байна. Тэгээд өнгөж сайхан хоол идсэн учраас бас 20-30 минут үлээсэн ч гэсэн нэг асуудал байхгүй. Яагаад гэвэл хоол идээд үлцээгүй байгаа учраас бүүл юу бол юу яана халуун тогоогоо бүх хотын туршлагаараа шүүр ашиглаад өөрөөр идэх болно. Тэгэхээр хоол идэл хүлээ. За шүлээ асаагдах юм. Юу бол ер нь халуун тогоо идчих явах үедээ бол доороо иж 2 маажан идэнэ. Нэг асуудал нэмэ гэвэл ер нь маажан калори илчлэг өндөртэй учраас жин нэмэх магадaltaй шүү. Мах эртэл мөгөө ижээ. Хар мөг надад маш их таалагддаг. Ягаад гэвэл тийм шаржигнуур идэхэд ер нь гоё мэдрэмжтэй байдаг энгийн мөгнөөс. Тэгээ бүүлийн beef jerky дуртай. Үхрийн хатаасан мах гоё амттай байдаг. Гэхдээ бас нөгөө салбараасаа шилтгаалаад янз бүрийн хийцтэй байдаг. Зарим дээр бүр гоё тиймдээ яг нөгөө beef jerky шиг гоё хатаасан байдаг амсаа үзье. Өдөр зөөлөн талдаа байна. Beef jerky нэг гоё амттай. Та Лаосын Вангвинг хотод очих юм бол Hot Air балуунаар хөөрөөд параглайдаар нисээд Blue Lagoon руу шумбаад zipline-аар гулгаад өшөө зөндөө зүйл хийх боломжтой. Энэ бол зөвхөн 2 өдрийн хөтөлбөр. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та доорх вебсайтаас танилцж авна уу. Баярлалаа. За нэг нь үхрийн алгалсан мах, нөгөөх нь үхрийн гантиглсан мах. Яг аль нь вэ гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хоёулаа алгалсан харагдчихэв. Бүх хотод сурсан школороо маха бэлдэх болно. Ингэж яагаад бүр ахын бүр мөстэй байна шүү дээ. Ингээд яа тийм болцсон шиг байна. Эднээс мөстэй байхаар л жоо ядаргаатай юм шиг.
Яагаад ингэ хийж байгаа вэ гэвэл махан хэд удаан буслагдахгүй шүүслэг байх болно. Нэг хүндрэл нь шүүрэн бүх хотын цэнгэл халуун тогоо шиг тийм том биш учраас яа окей. Яа амсаа үгүй. Хөх хотын туршлагаараа халуун тогоо гоё хийж сурлаа. Бас ингэ ялц болж шүү дээ. Гоё болж яа. За одоо эднээс яа. Монголчууд буулыг хамгийн гоё мажантай гэж шилдэг. Тэг ер нь бол үнэн талтай шүү. Өөр газруудын мажан нь буул шиг нэг тийм гоё. Нэг тийм жоохон арай ондоо байдаг тийм ээ. Мажан гоё амттай. Махандас фреш. Тэг яг л нөгөө нэг юу цэнгэл хот бот шиг мажан бол тийм гоё надад санагдав. Өөртөө Монголдоо хамгийн бэст энэ юм шиг байна л да. Тэгээд ингэж бодлоо. Өөр хот ботны газруудаар яваад яг бүх хот ботны газруудаар явгуудаа ранглаад үзэлээ сонголтол дугаар авах юм байна. Тэгвэл миний хувьд хот ботны хамгийн чухал зүйл нь ер нь мажан шүү дээ. Мажанд махан ингэж өрөөд идэх юм бол гоё. Яа мөөгөө маань болсон байна уу? Ямсаа үзье. Яг болсон байна. Надад энэ хар мөгний жажлууртай амт амар гоё таалагддаг. Ерөнхийдөө жажлахад гоё төс тас байдаг. Тэр нь өстой гоё шүү. За тэгээ халуун тогоод боолын 5-аас 4 өглөө одоо энэ дэр бол яг халуун тогооны 80% бол ерөнхийдөө мажаны амт нь гоё байдаг гэж ерөнхийдөө. Махан ер нь чухал та. Гэтэ ерөнхийдөө ямар ч амтлагчгүй хоньны эсвэл крем авах гэдэг дэргийн соусд нь л идэх гэдэг нь л гоё штэ. Тийм болохоор ерөнхийдөө бол 5-аас 4-аад өглөө. Тэгээ бүгд л Монголын хамгийн гоё хот шүү дээ. Тэгээ биф жерки ер нь бол өнөөдөр биф жерки шүү тийм хатуу гадуургуутай жоохон зөөлөн талтай байсан. Гэтэ нэг амар тийм жажлууртайсэн би 5-аас 3-ыг ерөнхийдөө бол би нам дасцсан байгаа учраас энэ бүгд ийм байна. Тэгээд үлийн дугаар хийлээ. Тэгээд та бүхэн Хөх хотын цэнгэл хотбодтай хийсэн дугаартай харьцуулаад үзээрэй. Та нар бас буулаас гадна ямар хотбод дуртай байдгийг бас комент хэсгээр бичээрэй. Тэгээ эдит контент бодтой баримттай хараад бас олон шүүмж хүргэж байгаа. Тийм болохоор subscribe дараарай. За тэгээд буулд орлоо. Тэгээд би бас буулд халуун тогоо идэхдээ бас жоохон өөрөөр идэг. Ягаад гэвэл шүлийг нь ерөөсөө уудаггүй. Тэгээд тооцоо маань 109 мянган төгрөг болсон. Тэгээд ер нь бол үнэтэй байгаа. Хэрвээ 108 мянга болсон бол би бол хүлээн зөвшөөрөх байлаа. Тэгээд 109 мянга болсон. Вау. Хатаасан үхрийн мах 18, бараг 19к, тэгэнгүүт нь үхрийн алгалсан мах 30к, үхрийн гантгэлсэн мах бас 29к, тэгэнгүүтээ ерөнхийдөө ганц хүнд 100-аар шүл уна гэдэг чинь бас л ер нь чанга штэ. Ер нь бол
Тэгээ Солонгос хоолны газар ч юм уу өөрний газар зүгээр өхрийн махтай шүл авсан хамаагүй дээр гэхдээ ер нь бол Мажант юм байна л да. Тэгэл Мажантай өөрөө гоё халантайгаа тавьчаал юм ярангаа махаад үрчээл махаа Мажантад үрчээл ингээ идэх юм кафетэй байдаг. Гэхдээ бол энэ бол хямдхан биш. Би ерөнхийдөө нэг стейк тэгээд юутай дагалдах хоолтой мөнгөөр саяны шүл уучлаа 109к. Би бол ерөнхийдөө нэг хүний сетээр бол аваагүй. Ягаад гэвэл ер нь сетээр авах дурггүй. Тэгээд яг нэг хамгийн гоё махаас нь авсан. Тэгээд ирнэдээ талдаа ягаад гэвэл гантиглсан мах нь бараг 30к тэгэнгүүт нь аваачлаараа алаглсан мах нь 30 бараг 30к тэгэнгүүт нь гантиглсан мах нь 29к байгаа. Тэрнээс бол яг нэг 12,000 төгрөгийн махаас нь алаглсан мах аваад үзье гэж бодсон. Тийм учраас ер нь бол нэг хүн бол 50к гарч хангалттай буулт чинь. Гэтээ ер нь бол үнэтэй шүү. Бүүлд нэг хаяа нэг орохоо ер нь зүгээр байдаг. Ойр зүрэнд бүүл орохгүй хаа. Тэгээд бас нэг өөр нэг бодсон зүйл гэвэл Бяднар удахгүй өөр хотпот руу орж үзье гэж бодлоо. Та нар ямар хотпот руу оруулалт зүгээр вэ? Одоо энэ буулын өрсөлдөгч юу вэ? Мажануудын ер нь хаана гоё вэ? Тэрийг комент хэсгээр бичээрэй. Тэгээ мэдээж эдида бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Subscribe дараарай.